За сайн байцгаана уу? Намайг мөнхөө иргэдэг шүтээ сайраа барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийг төлөөлөн өнөөдөр чип вакцины талаарх иргэдийн сан сэтгэлдээр өөрийн санаа онолыг өгөх буюу реакшн өгөхөөр энд сууж байна. За тэгээд эхлүүлье. За манай гэр бол түгээмэл дөрөвдөрхөл харагдаж байна та. Сайн байцгаана уу? Намайг ядмаа хот алтан гэрэл гэдгээ. Би одоо Баян зүрх төвийн 21 дугаар ороонд орчин сууж амьдардаг. Манай ам бол 6 намралтай. Тэгээд манайх одоо 22 оны намраас хойш өдөө хүртэл энэ чип вакцыг ашиглаж байгаа. Энэ чип вакц ашиглах болсны шалтгаан нь болохоор одоо нэгдүгээрт нөгөө гал мал төлөхөөс ерөөс амар өглөөрөөд хөрөн даарна гэхгүй энэ чип вакцыг тавьснараа гэрийн температур нэг л хэвэн сайхан байдаг. Сая жоохон нэмэгдэлтэй л гарсан. Ихтэй гайгүй тийм ч гараагүй. Гайгүй гэж бодож байгаа. Гэрийн дулаалгын давхраг болохоор яг би сая нэг гэрэн доктортой температуртай байдаг гэсэн дээр л бас онцож ирмээ санагдаж байна л да. Ер нь зүгээр чипийн бүтээгдэхүүнүүдийн нэг ялангуяа халаалтын вакцинд байх энэ термостат бол цахилгаан халаагур болгонд байх ёстой зүйл юм. Өөрөөр хүн хэлбэл яг би ямар температур тухтай байна гэдгийг мэдрээд л тэрийг тохируулж чаддаг ийм төхөөрөмж үжиж энэ цахилгаан халаалтын систем ер нь зүгээр цахилгаан жилтгүй бүх төрлийн халаалтын системүүд ажиллаж яадаг. Тэгэхээр манайд хэрэгжилж байгаа нийлүүлж байгаа цахилгаан халаалтууд тэр энэ нэлээ учир дутагдaltaй байдаг. Нөгөө хүн би яг хэдэн градус ер нь хинт ч ойлгомжтой шиг би 20 градусаар тохируулъя гэдэг чинь өөрөө хамгийн амархан реакшн байдаг бол нөгөө ихэнх халаагуурууд чинь одоо хүснийхаа температурыг тохируулна ч гэдэм үү нэг 4 5 гэсэн тоотой байна ч гэдэм үү нөгөө хүн тэрийг мэдэж тохируулахад айгүй хэцүү байдаг. Манай чипийн термостатуудын том давуу тал бол хинч хараад нөгөө температураа хараад мэдээл ойлгох боломжтой. Тэгээ энэ чинь сүүлийн үед бас нэлээд олон хөлбөртэй ч болсон байгаа. Доороо тийм дэвсгэртэй тэгээд тойруулга нь юу та тийм гэлгэр цаасан маягаар хуу тийм туурган дулаалах та. Тэгээд юу хаяавчаараа бас тийм давхар гадна дотн давхар тийм хаяавчин давхарх та. Маш сайн дулаалах. Энэ яг нөгөө нэг чип чи өөрөө хоёр төрлийн зүйлээр хаяавчаа гадна дотроосоо дулаалчихж байгаа юм. Яг зүгээр сонгодог хаяавч л байна. Доороос нь дотор нь одоо бид нар шалгавч шалны дулаалга нь ахиад хормойтой. Тэгэхээр хоёр талаасаа ханы одоо яг хаяа хэсэг бол гадна болоод дотор талаасаа дулаалгаа явуулж чинь. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг гэрийн хамгийн их дулаалдаг хэсэг чи хаяавч байдаг. Тэрийг давхар хийж өгсөн байж байгаа. Зүгээр даавны хувьд бол манай хүн гэлгэр цаас гэж дөрхөө гэж байна. Ер нь бол яг энэ бол бас нэг төрлийн синтетик даав. Илүү одоо ус чигэнт дисвэртэй агаар нэвтрүүлэлт багтай одоо юу гэдээ илүү ашиглалтын хугацааж гэсэн ердийн даавар гэх юм бол хамаагүй урт гэдэг утгаар нь бас сонгож авсан байж байгаа. Дээрээс нь энэ чинь завсар нь дулаалга нь явж байгаа. Завсар нь байгаа дулаалагч бас нөгөө нэг гадны нөлөөгөөр норж чигдэх ёсгүй хуурай байх ёстой. Тэр ч утгаараа тэр гадна талаас нь бүтний хамгаалсан ийм шалавч хаяавчтай байж байгаа. Та байгаа. Үгүй тийм сийгэж барих юм байхгүй юу гэсэн. Юу тухайн айлынхаа өгнөдөг гадна дотн дулаалганаас л шалтгаалж тийм зам манд ч юм уу яах юм байгаа л та. Гэтэ дулаалгаа сайн хийчих юм бол маш дулаалт маш бага гэх юм бол зүгээр чип яг цан зохино гэдэг бол ер нь Монголын нөхцөлд цан зохино гэдэг бол цэвэр агаар сэлтэй холбоотой юм л да. Тэгэхээр яг энэ айл дээр нэг жоохон ажиглагдсан би алдаа гэх юм уу яг энэ айл одоо хоол хийгээгүй ч юм аагүй байхад харьцангуй чиглэл нь 38%-тай байна гэх түрүү нэг юм дээр харагдж илээ л дээ. Тэгэхээр энэ айл бас агаар сэлтэй хангалтгүй хийж яана л гэсэн үг. Тэгэхээр уг нь хаалган дээр нэг хоёр агаар оруулах нийлхий байж байгаа. Тэр нэг порчг нь ерөөхдөө одоо жаз гэж ярьдаг шүү дээ. Ерөөхдөө онгорхоо орчих хөстой ч гэдэг юм уу. Тэгэхээр агаар сэгэл жоохон тааруухан байна уу. Яг агаар сэгэлт муудангууд л нөгөө нэг цан зөх гэдэг асуудал ер нь заавал Монгол гэр энэ чиптэй ч биш. Ерөөсөө л барилга байшин дээр гардаг түгээмэл зүйл бол цан зөхчл байх юм бол ямар нэг юм бэ агаар сэгэлт муу байгааг ин шинж би зүгээр энэ айл дээр жоохон тааруухан байна уу да гэж харлаа. Тэр нөгөө агаар сэгэлтээ
чин ямар чимийг зүгээр нэг ашиглах гэж заавар биш шүү дээ. Заавал энэ чип биш шүү дээ. Одоо би өмсөж байгаа хувцас угаах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд гутлаа доослох хэрэгтэй гэдэг нэг арчлах хэрэгтэй байдаг үл энэ чин заавал байх хэрэгтэй. Тэгэхээр тэр агаар сэлтийн систем жоохон дутагдaltaй ажиллаж яана уу даа гэж харлаа. Хамгийн дутхан барьсан байгаа нь одоо чип багцаас ирсэн дулаалганых нь юу гаднаас нөгөө хүүт дэвтрүүлэхгүй тийм цавг байгаа. Тэгээд дээр нь өөрийн гэрийнхээ цавг давхруу барьсан байна. Өөр чиг тус орлогч байгаа. Гадна талдаа байгаа. Бүр дутгшаа бүр дахиад нэг цан дэвтрүүлэхгүй гэсэн бүр тийм юу байгаа. Тэгээд байдаг уу? Баггүй. Дотор хэсгийг бүрээс. Дотор хэсгийг байгаа. Гадна хэсгийг. Гадна байхгүй. Танайх чинь хэдэн антаа гэдэг вэ? Нөгөө 6 антаа гэр увсын 6 ант гэдэг. Тэгээ манайх хэмжээндээ захиалах чийл гэсэн. Жаахан хэмжээ зөрсөн дутуу цавг магны хэсэг гэж байна. Нэг гардаа нэг жоохон л байгаа л да. Гэрийн доор нэг бетонон Тий зүгээр нөгөө цавгныхаа талаар яриад өнгөрлөө л дөө. Ер нь энэ дээр нэг хоёр цав байгаа. Нэг нь дотор талтай, нэг нь гадна талтай брезентний доогуур. Тэр дотор талынх чинь бол ерөөсөө чи гэдэг юм чинь дотроос л өвөл бол дотроос л гадагшаа явдаг. Тэрийг нь хааж өгөх зорилгоор дотор цавг нь хийгдсэн байгаа энэ чип гэж байна. Тэгэхгүй бол энэ ингээд нэг эсхий рүүгээ нэвчээд байхаар эсхийн нороод хөлдөөд идэг байхгүй. Тэгэхээр норсон хөлдөө нойтын юм чин дулаа ихэлдэг гэсэн дотор талын цавг бол цэвэр уур тусгаарлах үүрэгтэй. Тэр гадна талд нь өгч байгаа нэмэгт цавг бол салхи болоод уснаас хааж байгаа зүйл тэгтээ уур нэвтрүүлнэ. Эсгийн ямар нэг хэмжээгээр нор хөлөө бол тэрийг нь хатаах үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр тийм онцлогтой зүйл байгаа л да. Яг зүгээр бас нөгөө нэг авсан зүйлээ яг ямар зориулттай байгаа вэ гэдгийг бас бодож явах зүйлтэй. Тайлбарж өгч явах ч юм. Уг нь зааврууд дээр байгаа л да. Бороо бетонны шалтаа байхгүй манайх. Тэгээд дээр нэг чипбоксныхаа дэвсгэр дэвсээд тэгээд дээр нь тастаа. гэршгаар уулт мод гэж нэг жоохон чиг тусгаарлах тийм давхар бол байхгүй. Модон шал байхгүй. Картон цаас байхгүй. чипийн шалавч байгаа гэсэн тийм. Тий. Шалны халаалт доороосоо халаалт гэдэг байхгүй. Хулдаас хэдэн давхар хулдаас байгаа. Хулдаас нэг давхар л хулдаас. Паркетэн тийм шалгаа энэ төр байгаа юу? Байхгүй. Хивс байгаа дээгүүрээ хивстэй. Үүдний амбаартай юу? Гадна амбар байгаа. Хаалга тотгоны дулаалгаар хэрэг сэгэлтэй байдаг вэ? Хаалга тотгоны талаар юу дулаад л байхгүй. Тий яг нөгөө нэг ер нь бетон шал бол нөгөө нэг модын шалаа бодвол илүү их дулаан алдаад идэх л та. Өөрөө энэ нөгөө нэг одоо мастай дулааныг их сайн дамжуулдаг зүйлээр хийж байгаа очих байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас бетон шалтай нөхцөл шалаар жоох илүү одоо дулаан алдах тийм байна. Тэгэхэд мэдээж одоо хивс дээрээс нь хивс тавьцсан гэж байна. Тэгэхээр хивс тавих бол бас нэг төрлийн дулаалах гэж ойлгож байна. Тэгэхээр ингээд нэг төрлийн одоо юу гэдэг шалгавч нь өөрөө дулаалга болчихно, дээрээс нь хивс нь дулаалга болчихно гэдэг бол одоо энэ айдийн хувьд бол зөв шийдэл одоо юу гэдэг нь зөв зам руугаа явж яана л гэж хэд гэдэг нөгөө нэг чипи чинь бас нэг том давуу тал нь ер нөгөө нэг тотог одоо хатвчаар айгүйх дулаалдаг. Тэрүүд зориулсан бүр спешиал одоо элементүүд гэх юм уу те нэмэлт дулаалгууд байж байгаа. Яг л энэ даатвчнда тотгондоо хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр тэр бол хэрэгжилж байгаа нөхцөл төр хаалганы эргэн тойрон сийгж байгаа хүүт орж ирэх процессууд бол бүгд таагдж байгаа гэж ойлгож байна. Өрхөндөө тийм дулаалга байгаа. Гадна талдаа бас өрхний дулаалга байгаа. Хатавчны дулаалга гэж юу? Бүгдээрээ байгаа хаалга малх бүгдээрээ. Тооны бүрэлт гэж юм бидэг үү? Тийм байгаа. Энүүгээр хийж дулаалддаг бол зайтай байна уу? Зайг байгаа хөө дулаалддаггүй. Тийм. Яг нөгөө нэг тооныхоо хэсгээр зайгүй байгаа л гэж юм л та. Тэгэхээр ер нь зүгээр ус орохгүй байх хэвээр. Тэгтээ тэр
жаз ерөөхдөө байнгын нээлттэй байж ах хэрэгтэй байхгүй юу? Тэр нөгөө нэг агаар сэлгэлт гэдэг юм чинь заавал явагдаж ах хэрэгтэй. Гаднаас тодорхой хэмжээний цэвэр агаар орж ирэх хэрэгтэй. Тэгээд тэрэн тоонороо ингээд зайлуулагдчих ах хэрэгтэй. Энэ хүн байгаа л энэ процесс заавал явагдчих ах хэрэгтэй. Тэгээд тэрийг одоо хитрхи бас бигнээд байх юм бол нөгөө дотор орчны чинь чанар муудаад түрүү хэлсэн тэр нөгөө чиглэгийг ихсээд байгаа ийм нөхцөл байдал ажиглагдаж байна гэдэг. Ер нь чип дээр өгөхдөө бол бид тэр ер нь чип бол угаасаа битүүмжил сайтай учраас аль нэг араамаа одоо онгорхой байлгаж хийсэн нэрээ гэсэн ийм зөвлөмжийг өгдөг хүн байгаа үед манай гадаа бас нэг айлгаа тэгээ хоёр айл нийлээд дундаа нэг тоолууртай байгаа. Манай энэ хоёр цахилгааны хүчтэйгийн гайгүй халуун дугаамаа заалах хүчтэй ундаг. Манай ихнэр ажилтаа явдаг. Би одоохондоо нөгөө барилга дээр ажилт болохоор гэртээ байгаа. Хүүхдээ хараа гэртээ байж байгаа. За хөргөгч, хөлдөөгч, тэгэл зурагт интернет, тэгэл пар дээрэл залгаатай байх та. Сайн бацхан уу намайг Гажтмаа гэдэг. Манайх Баяндүрх дүүргийн 21-ийн хувьд чип вакциныг ашигладаг орчин суугч байна. Амбул сургуулийн амьдардаг. За манайх ер нь бол парныхаа энэ халууны тохиргоогоор өдөртөө ерөнхийдөө ер нь тогтмол 20 градус тааруулцдаг. Тэгээ бүр нэг өвлийн эрт хүйтний үед бол нэг өдөрт 25 дээр шөнөд бол яг нэг орж гардггүй учраас нэг хүйтэн ордгоо болохоор нэг тогтмол 20 дээр л тавьчихдээ бас жоохон бөхжимдэх тал байдаг учраас шөнөд бол нэмдэггүй. Яг тэгвэл нөгөө хэвэн байдаг яг гэх юм орж гарахгүй болохоор гэрийн дулааны тогтмол байгаад идэг. Харин эзгүй өрхтөө яг багсгах тохиолдол бас байдаг. Яг гэвэл нөгөө орж гарахгүй болохоор нөгөө дулаан алдагталт байхгүй л да. Нөгөө хаалгаар орж гарахгүй болохоор тэгэхээр ер нь бол эзгүй байлаа гэд нэмээд хасаад байх шаардлага нэг их гарахгүй. Тэгээ ер нь бол нөгөө нэг эзгүй байх үедээ тэгээ жоохон урт хугацаанд эзгүй одоо би нэлийн хэдэн цагч гэдэг юм уу өглөө гараад ороо эргэж гэдэг юм уу тэр үед бас нэг 15 градус марац болгочиход зүгээр байдаг. Яг 15-аас доош буулгаад бол дими гэдэг нь эргэж халах гэж бас ууддаг учраас тэгэхээр ерөнхийдөө нэг ийм өдрийн цагаар хүн байхгүй өдөр үед бол 15 болгож буулгачаад ирэхээс эренгүүтээ 20 болгодог ч юм уу тий ингээд тохируулахыг явахд бол бас нэлийн хэмнэлт үүснэ гэж үздэг. Марцаас нөгөө сүүлийн юунд ч бас тэгээд байгаа шүү дээ. 17-оос 21 цагийн хооронд айгүй хямд тариф, өндөр тарифтай байдаг болсон. Тэгэхээр тэр үед бас нэг жоохон гэрчин ерөөхдөө гайгүй дулаан байгуул жоохон температураа дарчих гэсэн нэг юм байж байгаа. Тэгэхээр нөгөө бос өдрийнхөө ч юм уу шөнийхөө тарифаас нэлээ өндөр үнэтэй байгаа учраас 17-оос 21 цагийн хооронд жоохон дараад өгчээрэй гэж. Тэгээ тэр үед угаасаа нөгөө хүмүүс цуглаад хоол унд дээр хийгээд гэрч гэсэн нөө дулаан ялгарл хийвэдэг учраас бас тиймэрхүү байдлаар одоо жоохон буулгачихад буруутгахгүй байгаа. Нэг бэрхшээл байхгүй юм чи өөрөө тааруулаад орчихоор өөрөө тэр хэмдээ хөрүүл унтарчин. Гэрд хөрөөд ирэх юм бол өөрөө асчдаг учраас тэн дээр нэг бэрхшээл байдаггүй. Энэ чип вакциныг ашиглаж явах хугацаанд ерөөсөө нэмэлт нөгөө тэн ч юм уу галаа галлах ч юм уу тийм тохиолдол байгаагүй. Энэ чип вакциныг хэрэглэснээс үүдэж нөгөө галгаа хийх цаг хугацаа минь ихэвчлэн гэр бүлийн гишүүдэд минь зөриүүлж байгаа гэж боддог. Жишээлбэл нөгөө гал төлөх хугацаагаа нөгөө хүүхдээ хичээлээ заах ч юм уу тий ямар ч хэсэг гэр бүлийн гишүүдээ л тэр цагийг зарцуулж байгаа. За өдрөөр утах юм бол тэр чинь бас л тэгээ мод төлөөг хаглах тэгэл өмсөө гаргах тэгэл нүүрсээ уудал тэрэл хийх гэхээр чинь ойролцоогоор бараг хүн хэмжиж үздэг бол болохоос тэр бараг нэлээдгүй хугацааг зарцуулдаг байх. Тийм миний хувьд бол энийг би чип вакциныг ашигласнаар ер нь зүгээр ингээд өдөрт тэгээ бодох юм бол өдөрт хүн Монгол гэрэг чинь 3 галлаа шүү дээ өглөөр өдөргээд тэгэхээр ер нь нөгөө багаар уцахад нэг 2 цагийг бол зарцуулдаг байх гэж бодож байна. Тэгэхээр чинь энэ чип вакцин чинь зуны улирлыг хасгаар чинь тэгэл хавар өвлийн улирлд галнагийн утгаар ерөнхийдөө бол сарын 2 гэхээр чинь сард ерөнхийдөө бараг 6-7 цагийг галлаан зарцуулж чинь гэж ботхоор чинь ер нь бол барагцаалгаар чинь бараг сарын ахсыг галган зөрүүлчихэж байгаа жилийн хугацаанд бол одоо энэ чип вакциныг хэрэглэж нөгөө галгыг хийхгүй. Энэ дээр нөгөө нэг зүгээр нөгөө нэг энийг ярьсан дээр бас жишээ ярмаар л байна л да нөгөө нэг Баян онгор дээр нэг кейс гарч ирсэн л да. Бид нар нөгөө чип авсан айлууд ярилцаа суужсан ч биш гар цагаан болсон гэд
Тэгээ ер нь энэ чинь нөгөө нэг нүүрстэй ажиллаа, үнсээ авч гаргаал ингээл явах чинь гар айгүй хурдан харалдаг. Тэгээс гэр чинь бас байг угаагаал ах чи юу лээ нэтрэгээл нөгөө тэгэл нарийн судлаар ингээл хайхан сураастай болчдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө гэрт галт төлөхгүй байхад гэрт ялгарч байгаа нь утаанаас гадна айгүй их тоосон цэр ялгардаг. Тэгэхээр тэр өөрөө буурдаг учраас бас эрүүл мэндийн хувьд ч тэгэл угаа цэвэрлэх ажил гэдэг чинь бас зүгээр галлгаа биш ахаа тэр угаа цэвэрлэх процесс чинь хүртэл одоо багасч байгаа учраас тэрийгээ дагаал нэг ялангуяа тэр цэвэрж ярьдаг хүмүүсийн одоо ажил одоо хамаагүй багасаад эхэлнэ л гэсэн үг. Ус угаалгын бодис зэрэг дагаад маш олон төрлийн хэмнэлтүүд бий болчихж байгаа учраас бас нэг мэдээж ашиглалтын зардал бол 100%-ыг бодвол одоо их боловч тэрнээс одоо үнэлшгүй их олон давуу талууд бас эндээс бий болдго юм а гэдэг. Энэ дээр бол нэлээд олон жишээнүүд хэрэгжиж байна. Гэрүүлийн тав тухтай орсон хэрхэн нөлөөлсөн бэ гэхээр эн чинь бас асар их өөртөө юм хөрөнгө оруулж байгааг би бодож байгаа. Яг тэгвэл би анх хөдөө уран нутагт байж байгаад энэ хотод орж ирээд анхны шахмал төлсөн чинь зүгээр тортог амар их байсан. Зүгээр л ингээл угаагаад л явахтал гараар ингээл шаалмал зүгээр амар тортогтой. Тийм учраас би энийг зүгээр судалсан л да би судалж байгаад энэ чип багцыг сонгосон. Зүгээр би эхлээд болохоор ийм чип багц байдаг гэдгийг мэдэхгүй. Зүгээр ингээд тэнээр халаа гэж бодоод ингээд тэн судлаа яваад байсан чинь тэр бусад тэнүүд болохоор өөрөөсөө ийм гэрийн ийм дагалдах хэрэгслүүд нь байхгүй зүгээр л тэн байгаад байсан. Тэгээд би энэ чип багцыг сонгосон л үнэхээр бахархдаг. Тэгээд цаашид энэ илүү олон айл өрх авч хэрэглээсэ гэж бодож байна. Миний хувьд бол нэмээд хэлэхэд бол энэ чип багцыг ер нь ингээд сурталчилгаа надад бага өвдөг юм шиг санагдсан. Зөвхөн тэр агаар нэг гиснэлээр хүн ингээд орохоор л тэрийг олж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр агаар нэг гисэн сайт дээр энэний мэдээлэл явуулна гэдгийг ерөөсөө хүн мэддэггүй байхгүй. Тэгэхээр аль болох сурталчилгааны тийм хүмүүс олж авах аль болох их үздэг тэр мэдээллийн хэрэгслээр арай илүү түгээвэл хүмүүс энийг авч ашиглах нь бас илүү байх болов уу гэж бодож байна. Тийм шүү. Нэг ер нь яг энэ дээрээс харахад ч гэсэн манай нэг ялангуяа арилжааны төлөв зөв заавал нэг төлбөрт нэвтрүүлэх гэхээсээ илүүтэй бас нийгэмд болж байгаа, бүтэж байгаа, нэг агаарын бүртлийг бууруулах гэж байгаа, хүн өөрийнхөө эрүүл мэнд тухайн орчноос сайжруулж байгаа ийм дээр илүү нийгмийн харилцагын үдээс ч гэдэг юм уу бас ингээд за бид нар 7 хоног тутам танай мэдээлэл хүргээд аа гэдэг ингээд өөрсдөө хандах ч ёстой ч юм уу нэг тийм л юм баймаар санагддаг л да. Тэгэхгүй нэг бусан болоог баахан бараа мэдээлэлүүд одоо цуглуулаад олон нийт түгээгээд ахаар бас нэг хүмүүст хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй, Улаанбаатар хотод хэрэгтэй нэг иймэрхүү юмнуудыг нэг тогтмол цаг хугацаанд сайн дурын үндсэн дээр сурчил таниулж ингэж олон нийт төрөх ажил тал дээр бас ажиллаж ярим байна л гэж харагдаж шүү. Тэгээд бас энэ 5 онтой гэрт зөрүүлэгдсэн байт юм байлээ л дээ. Тэгэхээр эн чинь 5 онтой, 7 онтой манай увс руугаа бол гэр том шүү дээ. Тэгэхээр аль болох хүн болгоно ашиглах боломжтой арай жоохон өргөжүүлээд өгвөл зүгээр байхаа гэж бодож байна. Би энэ чип багцын тал тийм зүгээр ер нь бол үйлдвэрлэгчтэй хандаад захиал хэмжээ өгөө захиалуулаад хийлэгдэг кейсүүд байгаа ч энэ хүн бол өөрөө ч гэсэн хийлгэсэн байна л да. Яг усын 8 ханты дээр бол арай л том л доо. Би бол арай л энэ халаагаар хүчрэхгүй болов гэж. Гэхдээ яг зөвхөн хүчрүүлэх гэх юм бол нөгөө айл маань ядаж ахаад нэг давхрах нэмээ те. Одоо манай дээр ч бас нэг тийм синтфон дулаалга гэдэг гэсэн юмнууд байгаад байгаа шүү дээ. Хөнгөн гол нь тэгэхээр яг тиймэрхүү байдлаар нэг нэмэлт дулаалга хийж аваад ингээд суйрлуулчих юм бол одоо илүү том гэр илүү энерги хэрэгтэй тэрийг нь илүү бууруулад одоо яг энэ байгаа чипийг нь халаагаараар халаачих юм боломжууд бол байгаа гэж бодож байна. Зүгээр нэг автобусны дотор нэг 2 хүн ярьжсэнээс зүгээр сонссон. Зүгээр нэг тийм юм байт юм лээ. Энэ жилээс нэг тэгээд тэр нь гэл нэг автобусанд нэг 2 хүн ярьжсэнээс сонсоод би энэ хорооноос асуусан. Тэгсэн чинь надад энэ надад нэг хүний дугаар өгсөн. Тэгээд тэр хүн лөө яриад явсан чинь ер нь бол ингээд хүн энэ чип багцыг яг зөв ингээд дугаарлуунуудад холбогдож чадах юм бол их төрийн шуурхай үйлчлэх гэдэг юм байлээ л да. Ярьсан дороо ингээд захиалгын аваад ингээд хэрэн гадаа авчирж өгөөл өгсөрж өгөөд ингээд явж байгаа байхгүй. Хамгийн гол нь жоохон тийм мэдээлэл л муу байгаа юм шиг байна. Тэгэхээр тэгээ би өөрөө авчихад бас ингээд зөвхөн би аваад өөрөө хэрэглээд байхад жоохон утгагүй санагдаад ингээд найзууд руугаа ярьсан.
ийм юм зүгээр юм байлаа шүү дээ. Тэнгүүтээ энэ хооронд одоо манай өвсийн найз ч байна, зүгээр энд нөгөө 5 антай гэртээ найз ч юм л ингээд 2 найзтай санал болгосон. Нэг нь энэ намар авч тавьсан, нэг 2 нь манайхтаа ингээд хамт авч тавиад ингээд ашиглаж байгаа. Тий нөгөө айлтай болохоор орж үзээгүй л дээ. Тэрднийх бас манайхтай адилхан бетон байхгүй. Энэ шалтай айл болохоор намар авч тавьсан ингээд ороо сууж яхаар бүн гэл шал өөр байгаа байхгүй юу. Тэгэхээр тэднийх нөгөө модон шалтай болохоор тэгээ нөгөө модон шалж нөгөө ингээд суулгаж хийдэг бол энэ цемент болохоор арай л хүйтэн байгаа болов гэж би зүгээр өөрийнхөө өнцгөөс харсан юм л та. Тийм ер нь цементийн шал төр байсан бетон шал арай илүү хүйтэн байдаг модон шалаа. Тэгээд ер нь яг зүгээр бетон шал хийчих юм бол нөгөө арчилгад амар байдаг л да. Байнгын ингээ шалаа уулаад ингээ одоо шороог ин хатаагаал буцаад ингээ суулгаал тэр суулгах болгон чин тэр даймаа тааргүй ингээ шал тавина гэдэг чинь бас хөөрхөн ажил удаа шүү дээ. Тэгэхээр яг бетон шал хийж болно. Тэгэхээр бетон шаландаа бас нөгөө дулаалга гэдэг юм бол нэг ялангуяа XPS гэдэг дулаалга байдаг. XPS-үүд ерөөхдөө өнгөтэй байдаг, илүү нөгөө дааз авах чадвартай, чийгэн дэсвэртэй ийм дулаалга байдаг. Тэгэхээр бетон шал хийж байгаа бол бас заавал яд нэг 5 санжиж болтугай XPS хийгээд тэгээд цутгачих юм бол энэ доорон шалнаасаа жиндээ тах энэ асуудал хамаагүй багасаа явчихна шүү гэж зөвлөмөр байна. Тий. Тэгэхдээ манайх өөрөө бас нөгөө жоохон нөгөө сэрүүн талдаа байх дуртай байхгүй юу? Тэгээд одоо энийг чинь онгойлчдаг байхгүй нөгөө агаар оруулна гэдэг дээрээс нь жоохон хөвгт болохоор чинь тэгэхээр тэднийх бол яг онгойлдгүй юм байлээ. Тийм чинь тэгээд бас жоохон нөгөө нэг мэдээлэл хангалтгүй яваад идэг болохоос энэ чинь бол хөнгөлөлттэй өгөөд идэм байлээ шүү дээ нэг чинь. Тийм. Ногоон зээл хамаагдаж болдог. Тэгэл нөгөө тэтгэврийн насны олон хүүхэдтэй гэл ер нь яагаад хүмүүс мэддэг би ойлгодгүй яагаад авдаг юм бол мэдээлэл дутуу яваад байгаа юм байна гэж бодож байгаа. Манай гурвууд нь эрэхтэй болохоор амар хөдөлгөөнтэй. Тэгээд 100-тай байдаг байсан бол яана л гэж боддоо шүү дээ. Нөгөө халуун гал руу орчихъя гээл санаа амар өрчихөө явдсан шүү дээ нөгөө. Манайх нэг л юм энэ дутуу ашигладаг тэр нөгөө нэг агаар сордог сэнсийг ашигладаггүй. Тэрнийхээ оронд зүгээр тэр нөгөө тэр гурвалжин хаалтаа хааж нэгээд агаараа оруулаад гаргацдаг байхгүй юу? Ер нь бол тэр Вау, энэ бол харин хамгийн зөв шийдэл байхгүй. Ер нь тэр сэнс ямар үүрэгтэй вэ гэхээр нөгөө нэг заримдаа одоо нэг сайхан цагаан сараа бууз гинэч гэдэг юм те юм угаагач гэдэг юм уу гэрт маш их чийг гардаг. Тэр үед бол тэр сэнс ажиллаж байгаа болохоос ш ердийн үед бол энэ одоо бид тэр жаз гэж ярьдаг, рамч гэж ярьдаг энэ ер нь байнга нээлттэй байх хэрэгтэй. Тэгжээ тэр өөрөө гэрээ чи бохир агаар ингэж сэлгэж байгаа. Энэ ерөөсөө битүү гэж болохгүй. Хүмүүс ерөөхдөө ингэ нөгөө нэг daarаад байгаа нь битүүлийн эдэргээд байдаг. Тэгэхээр зайлшгүй нэг агаар сэлэх процесс явагдаж байдаг. Би бол манай сүүлийн үе чипчин ийм нэг одоо Монгол хэр төгөөмөл шиглээд байгаа бас нэг энэ бэлэн төмөр металл да аргатай гэх юм уу. Тэгээд энэ PVC хуулгаар бүрдсэн ийм дээврийн дулаалга гэх юм уу. Тооны дулаалга энийг ашиглаад байгаа. Тэгээ энэ өөрөө ингэд нээгддэг. Тэгэхээр ер нь чип гэртээ бол энийг байнга хүн байгаа л бол энийг байнга онгорхой байлгаж яхад ямар ч асуудалгүй л гэж хэлнээр бид нар агаар зэлтний явуулж байна. Энийг нээлттэй байлаа гэд бас нэг хайхтар тийм дулаан алдаад байхгүй. Өөрөөр хэлбэл гэрчин өөрийг битүүмжил сайттай болцсон учраас ийм их энэгээр нэг яваад ингээд урсаад агарын урсгал бас их хүүсэд байхааргүй болцсон юм аа. Тэгэхээр энийг ер нь байнга онгорхой байлгаж яхад хүн байгаа л бол байнга онгорхой байлгаж байгаарай л гэж зөвлөмөр байна. Бас болохоор юм байлээ. Тэр нь байхаар яг үгүй жоохон гэр жоохон харанхуй өргөд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ тэрүүгээр агаараа оруулж гаргах нэрээ илүү байх. Тэг хийгсэн ч олонтаа хийхгүй байсан бол манайх бол тэгжэл ашиглаж байгаа. За ямар ч хэлсэн хоёр айлын бичдэг байна. Айгу сэтгэл өндөрлөл байна. Байгаа юм байна. Ер нь бол одоо байхаас зөөр аргагүй бах. Бас ер нь 100 галлаа тэгээд ингээ явна гэдэг ч бас өөрөө нэлээ одоо чанга шүү дээ. Яг уу сая цэглэхааны үйл нэмэгдлээ. Гэхдээ би илүү хүмүүс чипээ зөв одоо ашиглах болж игэл бас нэг дулаалгын ганц нэг дээвэр туурагт нэмээд тэгээ цэглэхааныхаа хэрэглэлийг ишээ одоо бууруулаад байх юм боломж байгаа шүү л гэж одоо хэлмээр байна. Ихэнх айлууд нэг 2 давхар ч юм уу нэг хагас эдэр дээвэр туурахтай байгаад байдаг. Тэгэхээр цэглэхааны үн нэмэгдсэн тэрийг яаж бууруулъя, чиптэй айлуудад бууруулъя гэх юм бол ахаад нэг давхар нэмчихэд хамаагүй бага болно шүү л гэдгийг зөвлөмөр байна да. За баярлалаа.